Авилгатай тэмцэх газар авилгатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх чиглэлээр төрийн байгууллага албан тушаалтны үйл ажиллагаанд иргэд олон нийтийн хяналтыг сайжруулах зорилгоор олон нийтийн төв байгуулж авилгын эсрэг олон улсын өдрөг тохиолдуулан нээлттэй хийж байна. Авилгатай тэмцэх газрын олон нийтийн төв нь иргэд олон нийт төрийн болон төрийн бус байгууллага хувийн хвшлийн төлөөлөлд эрх зүйн туслалцаа зөвлөгөө мэдээллийг өгч байгаас гадна албан тушаалтны ашиг сонирхлын зөрчил авилгын гэмтэргийн талаарх гомдол мэдээллийг тогтмол хүлээн авч байх юм. Байна гэдэг үйл ажиллагааны хуулиар хориглоогүй хэсгийг иргэдэд чөлөөтэй сурталчлах тэдний гомдол мэдээллийг албан ёсоор авч дамжуулж шалгаж гүйцсэний дараачаар иргэдэд буцааж мэдээлдэг ийм гүүр болж ирэх. Тэгэхгүй өнөөдөр бас иргэдийн тухай хэн нэгнийхээ тухай өгсөн шалгагдаагүй бүрэн бус мэдээллүүд нийгэмд тарах, ингэснээр нийгэмд төрийн алба бусад бие биенээ үүсэн яддаг янз бүрийн үзэл бодлууд түгээмэл яваад байгаа энэ байдлууд бол арай бас журам зэгцэндээ орж арай нэг зөв болж ингэж харагдах юм л үйл ажиллагаанд явуулах зорилготой. Авилгатай тэмцэх газрын олон нийтийн төвийн нээлтэнд төрийн байгууллага албан тушаалтны авилгын гэмтэргийн эсрэг ажиллаж байгаа 21 аймагт байгуулагдсан олон нийтийн дэд зөвлөлийн гишүүд олон нийтийн төлөөлөлд оролцож авилгын эсрэг тэмцэхэд дөрвтэй алхам боллоо гэдгийг онцолж байсан юм.